Сайн байцгаана уу? 120 эрүүл мэндийн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар амьсгалын замын өвчлөлийн талаар бид та бүхэнд тодорхой мэдээллийг өгөх болно. Жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд өвөл бүр, айл өрх, хов хүн болгонд энэ асуудал мөнхийн мэт тулгардаг. Гэвч энэ асуудлыг ярихгүй байхын аргагүй гэдэгтээ та бүхэн санал нийлэх байхаа. Сайн байцгаана уу? Студид хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. За та хоёр маань үзлэгээ дуусч байна. За өнөөдөр бид зочноор ирсэн интернет эмнэлгийн эмч хүсэл жаргалтай хамтраад нэгэн туршилт явуулцгаая. За хүсэл жаргал эмчээ та гараад ирээч. Сайн байцгаана уу хүмүүдээ. Одоо хэдүүлээ нийлээд нэг туршилтыг хийж үзцгээе. Хөнгөө урдаа бариад Түрүү нэг хүн өгсөн байгаа шүү дээ тий. За зүүн талынхаа гараар зүүн хамрынхаа нүхийг дарцгаая. За одоо хамраараа амьсгал авч гаргана. Хөвн рүүгээ. Дахиад. За одоо эсрэгээрээ баруун гараараа баруун хамрынхаа нүхийг дарцгаая. Дарсан уу? За одоо хөвн рүүгээ хамраараа амьсгал авч гаргая. Та хоёр хөдөлж байна уу? хөдөлж За одоо хөвн хамраараа амьсгал авахд хөдөлсөн хүүхдүүд нь аль карта гарах вүлээ? хөдөлсөн хүүхдүүд нь цагаан карта, Аха. хөдөлгөө байгаа нь ногоон ногоон карта. карта гаргана шүү. За өргөцгөөе. Цагаан. За мэдээ Ногоон гараад ир. карта. Хэн блэ? Хэн? Ой, эр зоригийн карт нь ногоон байна. Тэгэхээр эр зоригийн маань хамрын амьсгал саадтай байна гэсэн туршилтын үр дүн гарлаа. Яагаад хамрынх нь амьсгал хаагдчихв? Яагаад хүн хөдөлгөө чи мэдэж байна уу? Мэдэхгүй байна уу? За тэгвэл дахиад нэг үзүүлчих. Ойрхон барьж агаад тэр хөдөлөхгүй байна. Хүн хөдөлгөө гэдэг туршилтаар одоо юу үзүүлж байгаа вэ? Яагаад энэ хүүхдийг онцолж гаргаж ирв? За тэгэхээр өнөөдөр хамрын амьсгал яагаад саадтай, яагаад хамар өвтөдөг, ямар өвчний үед хамрын амьсгал саадтай буюу хамар битүүрч нус гардаг вэ гэдэг талаар та бүхэндээ тайлбарлаж өгье. Манайхаа хамгийн итгэлтэй ус. Хамар маань ямар үүрэгтэй эрхтэн бэ гэхлээр нэгдүгээр үнэрлэх эрхтэн байх нь хоол, цэцэг, гой үнэрийг үнэрлдэг байх нь. Хоёрдугаар гол үүрэг нь амьсгалын эрхтний үүрэг гүйцэтгэж байх нь бид нэр гадны агаарын хүчил төрөгчийг хамраараа аваад амьсгалын бусад эрхтэн рүү зөөвөрлөдөг юм гол үүргийг гүйцэтгэдэг эрхтэн байх нэ. Тэгэхээр ханиад шүүхнаа, том уу, амьсгалын дэд замын халдвар үед хамар битүүрч хамраас нус гарах гэдэг маань хамраг гэдэг эрхтэн маань өөрөө өвдөөд амьсгалын замын өвчний шинж тэмдэг болж гардаг байх нэ. За үүнтэй холбоотой би нэгэн загварыг энд авчирсан байгаа. Тэгээд цөмөрөө нэгэн зүйлийг хийж үзье. Оо, ямар том хамар вэ? Эр зэрэг энэ гоё хамар байна уу? За Хэний энэ хамар вэ? арчирыг та хоёр арай. За. За хоёлаа энэ хамрыг арчнаа. Хоёлаа одоо нусын нийлгэн заяа. За чи эндээс барь. Барьээрэй. За нусын арчин шүү. Нэгээрээ. Энэ ямар амар ногоон ус вэ? Энэ чи тэгээ эндээс арай энэ хамарнаас ийм том ногоон ус гарчлаа. Энэ яагаад ийм ногоон ус гарч байгаа юм бол? Ямар нусгаа хамар вэ? За тэгэхээр хамар гэдэг эрхтэн маань хэвэн үед өөрөөсөө шүүрэл ялгаруулдаг. Тэр маань бидний хэрэл заншнаар нус гэж нэрлэдэг. За одоо бидний туршилтаар хамрын хүндийгмаас маань ногоон өнгийн өтгөн нус гарч ийн. Энэ бол хамрын шүүрэл буюу энэ нус маань халдвар аваад өвдчихсэн байгааг харуулж байна. Зарим үед ингээд хамраас цайвар өнгөтэй. Тэгээ шингэн нус гардаг шүү дээ, тий. Түрүүн чинь ингээд үлэхэр хөдлөхгүй байсан шүү. Тэгэхээр хамар нь битүүрсэн байгаа, тий. Хизэнээс эхэлж битүүрсэн. Өнөөдөр Өнөөдрөөс хамар нь битүүрсэн. Хамраас чинь нус гарсан уу? үгүй. Гараагүй. За тэгэхээр манай эр зоригийн маань хамраас нь одоогор нус гараагүй байгаа боловч хамар битүүрсэн завиртай явж байна. За хамраас шингэн цайвар өнгийн нус гарч болно, өтгөн ногоон өнгийн нус гарч болно. Энэ нь юг зааж өгнө гэхээр амьсгалын дээд замын халдварын шинж тэмдгийн үргэлжлэх үеүүдийг зааж өгч байгаа. Ихэнхдээ бага насны хүүхдүүдэд амьсгалын дээд замын вирусын халдварт өвчин тусгаад эхний 1-3 хоногт шингэн цайвар өнгийн нус гардаг байх нь өвчний явц хоног өнгөрөх тусам 3-5 хоногоос эхлээд нус маань өөрөө өтгөрөөд за тэгээд өнгөний хувьд ногоон өнгөтэй болдог байх нэ. Тэгээ одоо энэ хамарны нус бол нэлээд утсан 3-5 хоногоос хойш өвдсөн хамар байна гэж ойлгож болох гэж ойлгож болох нэ.
Тэгэхээр одоо энэ хамарнаас ингэ нус гарч ийна. Тэгвэл энэ үед ямар арга хэмжээ авах вэ? Одоо бүгдээ эр зэрэгээ ээжээс асууя л да. Та наашаа гараад ирээч. Сайн байцгаана уу? За би ханиад томооны үед хамгийн түрүүнд ер нь л харцангуй энгийн аргуудыг хэрэглэхийг боддог. Тэгээд ердийнхөөс шингэн зүйл харцангуй тодорхой хэмжээгээр их өхийг бодно. За тэн дотор бол арц, цагаан эдээ, чицэргэн, жимсний шүүс. За тэгээд их дулаан хувцлахыг л боддог доо. Бүх нийтээрээ эрүүл мэндийн даатгалд даатгуулцгаая. Тэгэхээр ханиад төрлөгээ тэгэхээр зөвхөн нус гараал өнгөрдөг биш. Янз бүрийн шинж тэмдэг илэрдэг тий. Тэгэхээр энэ талаар бүгдээрээ энэ мулиашн дээр нэг ярилцъя. Үзүүлэн дээр. За тэгэхээр хүүхдэд илэрдэг амьсгалын замын цочмог халдварт өвчин маань ихэнхдээ амьсгалын дээд замын эрхтнүүдийг голчлон гэмтдэг бахан. Тэгэхээр амьсгалын дээд замын эрхтнүүд ямар эрхтнүүд ордог вэ гэдгийг тайлбарлая. Амьсгалын дээд замын эрхтэн гэдэгт маань хамрын хөндийгөөс эхлээд хамрын үүдвч хэсэг, хамрын хөндий, залгүүр хоолой, за түнх, гуурсан хоолой, ингээд гуурсан хоолой хүртлэх эрхтнүүдийг маань амьсгалын дээд замын эрхтнүүд гэж нэрлэдэг бахан. Гуурсан хоолойгоос цаашаага уушиг, гуурсанцрууд за ингээд цулцсан гэд салхахлаар амьсгалын доод замын эрхтнүүд болон хуваагддаг бахнэ. За тэгэхээр бид одоо ханиад хүрэх юм бол дээд замын хэсэгт илүү их өрөвсөл явагдана гэсэн үг шүү дээ. За тэгвэл өөр бусад шинжүүдийн талаар ярихад хүмүүс ханиад гэж нэрлэж байгаа нь ханиалга шүү дээ, тийм үстэй. Тэгэхээр энэ ханиадны талаар бас ярилцъя. Маш олон төрлийн вирусын шалтгаантаар үүсгэгддэг амьсгалын дээд замын эрхтнүүдийг голчлон өрөвсүүлдэг юм халдварт өвчнүүдийг бүлгээр нь амьсгалын дээд замын цочмог халдварт өвчин гэж нэрлэдэг та. Тэгэхээр ханиад томоо гэдэг байгаа шүү дээ. Энэ ч нэг юм уу, салангат юм уу гэдгийг хүн бас сайн мэдэрх. Томоо гэдэг маань өөрөө юу вэ гэхээр тий, томоо бол томоо төс гэж бас ярьдаг тийм. Тэгэхээр энэ маань өөрөө юу вэ гэхээр үүсгэж байгаа вирусынхаа нэршлэр нэрлсэн нэр юм аа. Томоо гэдэг өвчнийг томоогийн А, Б, С хүрээний вирусээр үүсгэж байгаа амьсгалын дээд замын халдварт өвчнүүдийг нэг бүлэгт нь томоо гэж нэрлэдэг. Томоо төстэй вирусээр үүсгэгддэг бүлэг өвчнүүдийг томоо төс өвчин гэж нэрлэдэг. Тэгэхээр ээж амнарнаа юу гэж ойлгох вэ гэхээр ерөнхийдөө хүүхдэд маань илэрж байгаа вирусын халдварт өвчнийг амьсгалын дээд замын халдварт өвчин гэж ярих нь зүйтэй юм аа. Ер нь бол амьсгалын дээд замын чочмог халдварт өвчний үед түрүүн бидний ярьсан хамраас нус гарах хамар битүүрх шинжээс гадна ханиалга, халуурах, толгоо өвдөх, булчингаар өвдөх ийм хордлогын гаралтай хам шинжүүд бас давхар илэрдэг байна. Тэгэхээр нөгөө вирус маань биед нэвчээд үржээд олон болохоор хүний биеийн одоо эсрүүцлийн байдлаас шалтгаалаад янз бүрийн урууд үзүүлэх нь шүү дээ. Бага насны хүүхдийн амьсгалын эрхтэн жижиг хэмжээтэй эдисийн ялгаран хөгжил гүйцээгүй. Амьсгалын эрхтэн боловсрож гүйцээгүй тул өвчлөх эрсдэл өндөр. Их тархины бор гадар амьсгал суд судлах төвийг зохицуулах үйл дутмаг байдаг байна. Хүүхд маань нас байх тусмаа амьсгалын замын дээд замаас гарч ирж байгаа шинж тэмдгүүд нь илүү тод илэрдэг. Тэр маань юу гэхээр түрүүний ярьсан хамар битүүрч шөндөө амаар амьсгалж тайван биш унтах, тэрнээсээ болж хүүхд маань уйлагнах, удаан хугацаар хамар битүү явснаас амар амьсгал авч залгуур хоолоо улаах, хоол идэж хоолоо хүндүрлэж тэрнээсээ шалтгаалж бага насны хүүхдүүд маань хоол идэж чадахгүй байх, хүндүр байснаас болоод хоол идэж байхдаа огиж бүүлчих шинжүүд бас гардаг. За дээрэс нь халуурдаг. Ялангуяа хүүхдийн нас бага байх тусмаа өндөр халуурдаг. Томчуулаас ялгаатай нь хүүхдүүдэд маань халуурах, хамар битүүрэх, ханиалгах, хоолой хүндүрлэх шинжүүд нь илүү давмгай байдаг байна. Хүүхэд 37.5 градус хүртэл халуурч байвал халууныг бууруулах юм уухгүй байхыг анхааруулъя. Учир нь бие дотор байгаа дархлааны систем нь гаднаас орж ирсэн бактерийг дарангуйлах оролдлого хийж халуурдаг байна. Хүний бие
Өөрөө өөрийгөө эмчлэх оролдлого хийх үед дур мэдэн эм уучих бол өвчнийг улам сэтрээдэг байна. Хамгийн анхны вирустай учирж байгаа дархлын хариу урвал нь халдварлалтаар илэрч байгаа учраас эмээр булахгүйгээр механик аргаар буулгаад өөрийнх нь хариу урвалыг жоохон сэдэж өгөх юм бол өвчний үргэлжлэх хоногын хувьд бас жоохон өөр. Зарим тохиолдолд онцлог хүүхдүүд байдаг л да. Өндөр халуурхлаараа татдаг. Халуурхлаараа арьсаар нь улаан тууралт гардаг. Халуурхлаараа одоо бусад хүүхдүүдээс арай өөр шин чанарын уруулаар хүндэрдэг тийм онцгой. Тийм тохиолдолд бол эмчийн зааврын дагуу халуун буруулах эмийг хэрэглэх хэрэгтэй байдаг. За. Тэгэхээр ер нь ингээд халуураад ирэхээр хүүхд ингээд дараа чичирдэг шүү дээ. Тэр уламл зузаа хувцсан үсвэлэл уламл хүнжлийн давхарлаа зузаалаад байдаг. Тэгэхээр мингүү хувцлаа гэдэг маань энэ буруу гэсэн үг үстэй тий. Тэгээ ерөнхийдөө халууржин маань гэд маань өөрөө цаана процесс юу явагдаж байгаа гэхээр цуснд үрслийн бодисууд маш их хэрчмтэй үгүй пироген бодисууд ихсний улмаас захад байгаа тэр цусан хангамжийн захын эрхтнүүдийн цусан хангамж одоо нэгсэндээ зогсож ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүүхэд нөгөө нэг их амьсгаадаал тий халуурж байгаа үедээ нурмаа гаал доошоо харж хөвтөл амьсгаадаал ийм илэр. Тэгэхээр хувцсыг нэмлэх гэдэг маань өөрөө хоёр талын ач холбогдолтой. Нэгдүгээрт ууршилтын замаар дулааныг гадагшлуулж ийн. Хоёрдугаарт хувцас тайлагснаар захын эрхтнүүдийн цусан хангамжийг багч гэсэн нэмэгдүүлдэг. Барихгүй гэсэн утгатай. Ийм хоёр ач холбогдолтойгоор халуурж байгаа хүүхдээ бас хувцсыг тайлуулдаг. Амьсгалын замын халдварын үед хамгийн ихний шинж тэмдэг нь хамар битүүрх байдаг гэж бид нэр ярьлаа. Тэгэхээр өвлийн улиралд агаар хуурайшсантай холбоотой мөн одоо хамрын салст хуурайшаад үүнээс холбоотой амьсгалын замын халдварыг хүлээж авах нь арай амар байдаг болчихно. Тэгэхээр гэрийн нөхцөлд бид өөрсдөө болон хүүхдүүдийнхээ хамрыг угааж байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ талаар та тодруулж яриач. Заавал ханаж чухна хөрсөн үедээ ч биш. Эрүүл үедээ хамрын хүндийг цэвэрлээд чихтэй байлгах юм бол бид нэр өвчнөөс урьсан сэргэлж хамгийн том алхам. Яг тэгэхээр түрүүн бид дурдсан хамар бол амьслын замын хамгийн ихний хэрэгтэн байдаг. Тэгэхээр одоо гэрийн нөхцөлд хүүхдийнхээ хамрыг хэрхэн яаж цэвэрлэж сэргийлэх талаар хамтдаа ярилцсан. За тэгээ эр зоргийг ээжтэй дуудаа. За тэгэхээр манай эр зориг орой хичээлээсээ ирээд гэртээ ирээд гараа угаачаад хамраа угаадгүй. Тий. Юугаар угаадгийг? Усаар угаадгүй. Тий. За манай эр зориг маань орой хичээлээсээ ирээд хамраа усаар угаадаг маш сайн байна. Энэ бол өвчнөөс урьсан сэргийлж хамгийн том алхам. За тэгэхээр гэрийн нөхцөл бага насны хүүхдүүдийг хамрыг цэвэрлэж хамрын амьсгалыг чөлөөтэй байлгаад хамрын тохиромжтой зүйл бол буцсан ус гэдэг. Буцсан усаа бэлдэж хөргөж тавиад манай эр зориг шиг юм сургуулийн насны цэцэрлэгийн ахлах насныханд бол өөрөөр нь буюу гаран дээр нь буцсан усаа тавиад соруулж болно. Эсвэл бол ээж нь туслаад те нийлэх замаар цэвэрлэж болдог байна. Бага насны хүүхдүүд ялангуяа хөхүүл 2 хүртэлх насныхныг хамрыг угаахад жоохон төвөгтэй байдаг гэртээ. Тэгэхээр энэ үед ээж нарт юу гэж зөвлөдгөө гэхэлэр хүүхдийн эмчийн зүгээс зөвлөхөд гэртээ хөвөнгөөр түрүүнд буюу нарийнхан хөвөн бэлтэж агаад буцсан усаа эсвэл бол худалдаанд байдаг зүгээр хамар цэвэрлдэг уусамлууд байдаг те. Тэр уусамлаа хөвөндөө шингээж аваад хамрын хүндийд байрлуулад гадна талаас нь зөөлхөн массаж хийж өгөөд за тэгээд хамрын хүндийг бас цэвэрлж өгч болох нэ. За баярлалаа. За хоёр дахь ингээд шинж маань эхлээд бид нар хамар битүүрлээ, хамраас нус хоожлоо. Тэгтэл хоёр дахь шинж маань бид нар бол ханиалгадаг. Энэ амьсгалын замаар дамждаг, агаар туслын замаар дамждаг гэдээ ингээд ярьдаг шүү дээ, тий. Тэгэхээр ямар замаар яаж дамждаг талаар та бидэнд бас энд үзүүлээч. За. Тэгэхээр өвчин яагаад үүсдэг вэ гэхийг ярихын тулд дамжин халдварлах замыг ярих хэрэгтэй. Яа тэгэхээр энэ амьслын дэд замын вирусын халдварт өвчин мөн өөрөө халдварт өвчин учраас ямар нэгэн замаар л бид нарт дамжина. Тэгэхээр нийт 2 төрлийн зам байдаг бахан. Нэг нь арьс арьсаар буюу гар контактны замаар одоо хөрөлцгийн замаар, нөгөөх нь агаар туслын буюу агаараар дамждаг бахан. Жохон тодруулахын тулд энэ ханидыг томог үүсгдэг вирус маань өөрөө хэвийн агаарт 2-9 цаг идэвхтэй амьдардаг. Гарын арьсан дээр 2 цаг идэвхтэй байдаг учраас халдвар дамжих бэлэн зам болоод байна. Тэгэхээр агаар туслын замыг нь илүү жоохон тайлбарлах үүднээс эрдэмтэйгээ хамт туршилт хийцгээе. За ер нь бол яг амны хүндэд байгаа тэр шүлсэн дотор их хэмжээний вирус хадгалагдж байгаа. Тэгээд бид нар зөв ярих үед бол шүлс маань их ойрын зайд үсэрдэг. Яг ханиалах үед бол маш холын зайд үсэрдэг байгаа. Тий найт талгах ханиах үед хүн нэг удаадаа ханиахад агаар туслын замаар буюу ингээд шүршгэд маань агаарт 50,000-аас 80,000 жижиг туслууд цацагддаг бахан. Тэр дотор
нөгөө вирусууд байгаа. За найтахад энэс хүчтэй буюу 100 мянгаас 800 мянган микрометрийн тийм жижиг туслалцрууд үүсдэг. Тий 10 дахь их. За тэгэхээр ханиаж найтахад яагаад халдвар дамждаг гэдг нь туршилтаар бид нарт ойлгомжтой боллоо. Ханиад том өгөхээр л бид бүхэн яг агаар туслалын зам буюу ханиалгаж байгаа хүний ойр орчинд л байхгүй байхыг хичээдэг. Гэхдээ яг контактны зам буюу одоо яг хүрэлцгүүн замаар энэ дамжилтыг бол бид нар тэр болгон бас хайгардаггүй. Жишээ нь өдөржингөө явсан гараараа өөрийнхөө ам хамарт хүрэх. Тэгээ өөрийгөө халдварлуулж байгаа бас нэгэн хэлбэр. Тэгэхээр хүүхдүүдэд ер нь бол ханиад томноос урьсан сэргийлэх дамжих халдварлах зам дээр юу ч ээж аав нар хөвшил суулгах хэрэгтэй. Тэгэхээр цэцэрлэгээсээ сургуулаасаа гэртээ орж ирээд заавал гараа угааж явах хэрэгтэй. Ханиадны вакцин гэдэг хүмүүс ярьдаг тийм. Энэ ханиадны вакциныг хийлгчүүл ханиад төрөхгүй гэсэн үг үү? Энэ талаар ер нь эцэгчүүдийг асуудаг л да. За энэ тал дээр томоогийн эсрэг вакцин буюу нь бол 2 дахь уурсан сэргийлт, өвчнөөс урьсан сэргийлэх. За манай Монголд эрүүл мэндийн сайдын тушаалаар хүүхдэд заавал дархлаажуулах өвчнүүдийн дархлаажуулалтын товлол бол байдаг. Томоогийн эсрэг вакцин маань бол сайн дурын дархлаажуулалтын товлолд орсон вакцин байдаг. Улирлын томоогийн вакцин гэдэг бол ерөнхийдөө энэ одоо жилд гарч байгаа томоо өвчний талаар одоо энэ томоо туссан, томоогийн хүндрэл болоод эмнэлэг твцсэн, хүндэрсэн, хатгаавсан хүмүүсээс шинжилгээ аваад тэр шинжилгээнүүдээс сайн тэр томоогийн вирусыг ялгаж байгаа. Энэ жид ялгасан вирусуудаа бүгдийг бөөгнүүлж байгаа. За ирэх жил ямар вирус томоод улирлын томоог үүсгэж болох вэ гэдгийг хэлэлцэж байгаа. За 16, 15, 16 дугаар 6 онд улирлын томог одоо ийм вирусууд үүсгэх боломжтой байна гэж тогтоогоод тэр вирусуудыг гаргаад тэр нөгөө вакцин үйлдвэрлэх компаниудад захиалга өгч байгаа. Жишээлбэл манай улсын энэ жил одоо нийт эрүүл мэндийн байгууллагууд, аймагуд энэ дүүрэг нийслэлийнхний өгсөн захиалгыг үндэслээд нийт 45 мянган хүн дооз вакцин, томоогийн улирлын томоогийн вакцин авсан. За энэ вакцин болохоор зэрэг томоогийн А хүрээний 2 дээд хэв шинж. Дээрээс нь томоогийн Б хүрээний ингээд 3 төрлийн томоогийн вакциныг багтаасан ийм томоогийн вакциныг бид нэ захиалж авсан. Вакциныг бол одоо томоогийн халдварт илүү өртөх эрсдэлтэй ажлын байран дээр байж байгаа хүмүүс. За дээр нь томоод өртөх эрсдэлтэй, томоод өртөхөөр одоо хүндэрдэг амь нас эрсдэх тийм эрсдэл өндөртэй хүмүүс. Тэгээд дээрээс нь сайн дураараа ер нь дэлхийд дахин болвол томоогийн вакциныг сайн дураараа төрүүлж байгаа голдуу. Ийм байдлын хүмүүс л голдуу вакцин хийж байгаа. Тэгэхээр энэ амьсгалын цочмог халдварын маань одоо хүндрэлүүд ямар өвчин болж хүндэрдэг хэр аюултай байдаг вэ? За тэгэхээр хүүхдэд тохиолдох амьсгалын дээд замын цочмог халдвар маань ямар өвчнүүдээр хүндэрч болдог вэ гэхлээр нэгдүгээрт хүүхдэд бол дунд чихний өрөвсөл, хоёрдугаарт гүйлсэн булчирхай эдэд өрөвсөл хүндэрч болно. За гуурсан сэрийн өрөвсөл, уушгины хатгалгаа гэдэг амьсгалын доод замын өвчнүүдээр хүндэрч болдог бахан. Хүмүүс дийлэнхтэй ханиалахаараа гарлуугаа ханиалгадаг. Тэгэхээр бүгдээрээ ингээ үзэгчтэйгээ хамтраад үзэгчтэй за бүгдээрээ ханиалгаж найталахдаа яаж ам хамраа тагалдаг вэ гэдэг талаар туршилт явуулъя л да. За бүгдээрээ найталаа гэж бодъё. За тэгвэл та яаж ам хамраа тагалдгүү? Дийлэнхтэй хүмүүс маань ингээд 2 гарлуугаа юм уу? Эсвэл өрөөсөн гараараа ингэж ханиалгадаг. Энэ одоо ер нь зөв үү? За тэгэхээр энэ айгу гоё асуулт байна л да. Яагаад тэгэхээр хүн түрүүн ярьсан нэг удаа ханиалгах, нэг удаа найтахад агаар туслын замаар биднэрт гадаад орчинд маш хэмжээний халдварыг тарааж идэг. Тэгэхээр гараараа таглаж бид нар найтаж ханиалгаж яах гэдэг нь өөртөө эргээгээд халдвараа тарааж чинь гэсэн үг байхгүй арьс руугаа. Тэгээд энэ гараараа магадгүй аяга барих, магадгүй хүүхдээ тэрэх, магадгүй дараагийн хүний гарыг барих замаар бид нар халдварыг нэгдүгээр тарааж байна те. Тэгэхээр зөв ханиалгаж найтаалах юу вэ гэхлээр бугуун руугаа те бугуун хэсэг рүүгээ тохойны үе рүү гэсэн үг те. Найтах юм бол энэ маань өөрөө хамгийн хүрэлцээ багтай хэсэг байдаг бахан хүний гарны. Тийм болохоор цаашид хүмүүс тараахгүй ийм ач холбогдолтой байна. Тэгэхээр хүүхдүүдэд бас айгүй зөв хөвшүүлэх хэрэгтэй. Бага насны хүүхдүүд маань сайн ойлгодгүй. Ээж аав нураа ханиалахаараа миний хүү амаа дараарай л гэдэг. Тэгэхээр яагаад
ямар үед нь хамаад тарж ханах хэвтэй. Ямар үед нь бугууруугаа ханах хэвтэй. Ямар үед нь энийг ихдэг ялгаж салгаж бас зөв тайлбарлах хэрэгтэй хаан. Тэгэхээр телевиз үзэж байгаа хүүхдүүд маань хэрвээ чи ханиалгаж байгаа хичээл дээрээ суужаад найтаж байгаа бол юун түрүүнд алгаруугаа биш. Тохооныхоо үе рүү чиглүүлдэг ийм хөвшлийг бас сурах хэрэгтэй ах нэ. Манайхаа хамгийн итгэлтэй ус. Бид өдөр бүр бохирлогдсон орчинтой гараараа харьцдаг. Гэвч тэр болгондоо гараа савандаж угаах зав гардаггүй. Тэгэхээр бидэнд гарын дор гар ариутгах материал хэрэг болдог. Ингээд манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Монхимо компани санитол бүтээгдэхүүнээр үзэгчдтэйгээ одоо гараа ариутгацгаая. За тэгэхээр студид маань Монхимо компани төслийн менежер Ариуна ирээд байна. Тэгэхээр санитол гэхээр ер нь хүн болгоно л мэддэг. Тэгвэл санитол маань ямар ач холбогдолтой, яагаад заавал гараа ариутгах хэрэгтэй гэдэг талаар ярьж өгнө үү? За манай санитол бүтээгдэхүүн бол үйлдвэрээс гарч байгаа олон инновацийн шинэ бүтээлүүдийн бол нэг байгаа. Тэгээд санитолог бол гар халдваргүй жуулснээрээ бактери, мөөгөнцөр болон гараар дамжих олон агаартан бактериудаас үүсэлтэй олон хүчнээс өрсөн сэргийлэх бүрэн боломжтой юм аа. Улирлын чанартай халдвар төвчин, гараар дамжих халдвар төвчин жишээ нь шар хүчний үед бол энэ санитолыг гарын дор байнга хэрэглэснээр энэ өвчнөөс өрөлсөн сэргийлэх өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой гэдэг юм аа. Санитолоор гараа ариутглаа. Тэгвэл дандаа ариутгаад уучлах юм уу? Тэгээ гараа угаахгүй заавал ингээл зөвхөн санитол хэрэгж болох уу? Сөргөнөлөө гэж байна уу? Тэгээ зөвхөн Монголд биш олон улсад Америк, Оросд бол санитолтой төстэй брэндүүдийг бол бас хэрэгэлдэг. Энд бол олон улсын стандарт болон Монгол улсын стандартын дагуу хорилох залтандаа бол хүүхд бол нүдэндээ хэрэг хөрвөл яаралтай усаар, хүйтэн усаар зайлж угаах, галаас ариж хол байлгах гэсэн хоёр сөрөг залт бол байдаг. Бусад талаараа өдөрт бол хэдэн ч удаа хэрэгжилж болно. Энэ 30 граммын санитолыг бол хүүхд сургуулийн насны олон цэцэрлэгийн насны хүүхдэд хэрэглэснээр энэ бол нэг удаа хэрэглэх хэмжээ нь 30-аас 40 удаа. Нэг удаа хэрэглэхдээ болохоор 1-2 туслаар гараа угааж байгаа амьд хэрэглээд тэгээд гарт байгаа бүх нян бактериуд бол устдчихдаг. За тэгвэл хоёулаа оролцогчтойгоо хамт гараа ариутгаж үзүүлээ. Тэгэхээр 1-2 туслаар юм байна шүү дээ. 1-2 туслыг аваад 15 секунд яг гар угаах мэт арчих хэрэгтэй. Ингээ 15 секунд арчсны дараа нийт бактери ч одоо 99% нь одоо алга болно гэсэн үг. Ариутгасны дараа гар хуурашгүй. Одоо санитолд бол харьшлын эсрэг болон чигшүүлэх тийм элементүүдийг нэмээд өгсөн учраас та үсттэй гар ингээ өндөртөхэд баг зэрэг анхлын үнэр өндөртнө. Гар бол нэлцгэнахгүй байна. Хоёрдугаар толгой юм бол чигшэлтэй учраас гар хуурашгүй. За тэгэхээр ер нь бол хүмүүс ойлгохдоо гадаадын бүтээгдэхүүн сайн гэж ойлгоод байх тал байдаг. Гэтэл энэ бүтээгдэхүүн маань биднийг аливаа одоо гараар дамжих халдвараас өрсөн сэргийлж өгдөгөөр давуу талтай байна. За бидэнд гар ариутгахын ач холбогдлын талаар танилцуулж өгсөн Монхимо компани төслийн менежер Ариунадаа баярлалаа. Одоо бид дараагийн зочноо студид өрье. Баянзүрх дүүргийн 21-р хорооны ачт сайхан өрхийн эрүүл мэндийн нэгдлийн эмч Ганчимгийг өрье. За сайн байна уу. За тэгэхээр ханиад том уу гэж ярихаар бид бүхэн хамгийн ихэнд одоо маск бол бас нүдэнд харагддаг. Ямар нэгэн ханиад үрсэн юм уу, өөрөө ханиад үрсэн тохиолдолд бид маскыг хэрэглэдэг. Тэгэхээр маскны талаар ойлголтыг шалгах үүднээс үзэгчдээсээ нэгэн зочныг өрье. За сайн байна уу та? За сайн байна уу. Таныг хэн гэдэг вэ? Нэмсрэн. Нэмсрэн. За нэмсрэн та маск ер нь хэрэглэдэг үү? Хэрэглэдэг. За ямар үед хэрэглэдэг вэ? Ханиад үрсэн үедээ хэрэглэдэг. Тэгэхээр өөрөө ханиад үрсэн үедээ юу, бусдыг ханиад үрсэн үү? Өөрөө ханиад хүрсэн үедээ бас хэрэглэн тэгээд бас хажуу тойронд хүмүүс ханиад үрсэн байх юм бол хэрэглэдэг байгаа. Тэгээ яг аль төрлийн маскыг хэрэглэдэг вэ? Даав маск уу эсвэл одоо нэг удаагийн маск юу? Ерөнхийдөө нэг удаагийн маск авч хэрэглэдэг. За эндээс хэрэглэдэг маск нэгийг сонгоод зүгээрээ. За зүгээрээ. За маск бол эрүүний доод хэсгээс эхлээд хамрын ууг хүртэл халахалж явах хэвээр. За тэгээ айл болох нөх хөндөй зай их гарахааргүй битүү зөв тусмаа сайн. Маск хэдэн цаг болоод сольдог вэ? Ерөнхийдөө 2 цаг тутамд сольцуудаг. За сайн байна. За тас уучлаа. За маск нь бол мэдээж томуу төс төвчин, амьсгалын замын халдвар төвчнүүд
бусдад халдвар тараахгүй байх, өөрөө бусдаас халдвар авахгүй байх гол үүрэгтэй. Эрүүл хүн бол эрсдэлтэй тохиолдолд маск зүүн. Жишээлх юм бол эмнэлгийн газраар явахдаа, хүн амын нэвтрэл ихтэй газраар явахдаа, мөн өвчтөе хүндээ харьцах, өвчтөе хүн асрах тохиолдолд бол маскыг байнга зүүж явах шаардлагатай. Гэр бүлийн нэг гишүүн ханаа төрсэн тохиолдолд өөрөө тэр хүн өөрөө маск зүүх чадваргүй бага насны хүүхдээ байвал бусд нь бүгдээрээ зүүн. Өөрөө маск зүүх чадвартай бол гэртээ ч гэсэн маск зүүн. Бид нар бол гадуур явахдаа л зүүх ёстой гэсэн ойлголттой байдаг тийм ээ. Тэгэхээр гэртээ ч гэсэн байнга зүүж хөвших хэрэгтэй. За тэгээд энэ бол нэг удаагийн маск. За энийг бол угааж дахиж хэрэглэх боломжгүй 2 цаг болоод устгаж дараагийн маскыг зүүж авах шаардлагатай. За энэ бол даван маск 4-5 давхар түүнээс дээш байж сайн илүү хамгаална. За энэ бол хэрэглэх боломжтой. За энэ бол N95 гэсэн стандарттай маск байгаа. Энийг бол эмч эрүүл мэндийн ажилтан халдварын тийм голомтон дээр ажиллахдаа бол хэрэглэдэг. Энийг бол иргэд бол нэг төдийлөн хэрэглэдэггүй. Тоосчлолтоос шалтгаалсан амьсгалын замын хашилт өвчнөөс бас сэргийлэх зорилгоор зүүж болно. Томоо төстэй өвчин туссан хүн болгон маск зүүснээр энэ өвчний дархалтыг бол тал хүртэл бууруулах тийм ач холбогдолтой байгаа. Улсын хэмжээнд энэ сард 124,178 хүн амбулаторид үзүүлсний 5,602 буюу 4.5% нь томоо төс өвчтэй гэж онцлогджээ. Өвчлөгчдийн 89.3%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Одоо үзэгчд маань одоо өвчтнүүд маань одоо жоох хүүхдэд агуулад эхний ээлжинд өрхийн эмчтэр очих хэвээр эсвэл одоо шууд одоо 3 дахь шатал 2 дахь шатал руу очих хэвээр байт юм болов. За ханаа томоо туссан анхны шинж тэмдэг илэрсэн үед бол ямар арга хэмжээ авах ёстой гэхээр нэгдүгээрт бол хооллолт байгаа. Хооллолтын дээр бол илчлэг сайтай, орц найрлага сайтай хамгийн гол. Зөвхөн маахгүй л төмс биш тийм ээ. Олон төрлийн жимс ногоо цагаан эдэ агуулсан тийм хүмүүс хэрэгжилж авах шаардлагатай. За хоёрдугаарт бол ариун цэвэр. Гарыг бол байнга угааж авах шаардлагатай. Хоол идэхийн өмнө гаднаас орж ирээд ойр орхон байнга угааж авах шаардлагатай. Мөн хамраа угааж авах шаардлагатай. За яагаад маскыг 2 цаг тутам солих хэрэгтэй юм бэ? Яагаад гарыг ойр орхон угаах хэрэгтэй юм бэ? Тэгэхээр одоо өвчин үсгэгчний вирусууд гарын гадаргууд мөн маскны дотор тал бас ороолт байна. Ороолтны дотор талд ингээд маш их хоримтлагдаж 72 цаг хүртэл амьдарч байдаг. Тэгэхээр хүн өөрөөсөө халдварлаад энэ бол 2-7 хоногийн дотор идэх бүрэн идэх боломжтой өвчин. Гэтэл хэдэн сараар ингээ үргэлжлээд аргашаад уучраа явчихдаг. 3-р хамгийн гол юм бол орчин байгаа. Цэцэрлэг, сургуулийн болон гэрийн орчин. Орчны агаар чиглэг байх тусмаа вирус болон нэм бактерийн амьдрах чадвар нь буурч өгч байгаа. Эцэгчүүд бол 100% дааснаас болж хүүхд таниад хүрдэг гэж боддог. Гэтэл хамгийн гол нь бол халдвар байгаа. Вирусын халдвар. Манайхаа хамгийн итгэл тайвс. Агаарын чигшил буурсантай холбоотой амьсгалын замын халдвар нэмэгддэм байна. Тэгэхээр ам хамрыг зайлахаас гадна хүн одоо өөртөө таарсан шингэнийг тодорхой хэмжээгээр хэрэглэж явах хэрэгтэй юу? Шингэнийг бол ялангуяа ханаа томоо туссан үед бол ердийнхөөс илүү хэрэглэх шаардлагатай. Тэгээд шингэнийг бол биеийн жингийнхаа 4%-тай тэнцэх шингэнийг хэрэглэж явах шаардлагатай гэж үздэг. Ус бол одоо хамгийн хүчтэй уус гагч гэж бас нэрлэдэг. Шингийн зүйл уух хэрэгтэй гэж та хоёр ярьж байна тий. Тэгэхээр миний гарт чацаргана, халуун арц байна. За тэгэхээр ханаа томооны уйлралд манайхан за ер нь арт туслахж ууй, халуун чацаргана ууй гэж ярьдаг. За энд бас ус байна. Ингээ бидэнд энэ шингэн зүйл байна. Та эмчэн та наашаа суулж. Тэгэхээр энэ одоо шингэнүүдийг ер нь яаж уувал илүү үр дүнтэй байдгийг уух хэрэгтэй гэж мэддэг те. Тэгэхээр энэ талаар хоёулаа ярилцъя л да. За шингэнийг бол нэг дор бол хит ихээр те уухтай гол нь биш. Баг багаар ойр орхон уух нь илүү үр дүнтэй. Тий. Одоо хэдэн цагийн зайтай 2-3 цагийн зайтай ч үгүй. Орой бол унтахын өмнө их хэмжээний шингэн ууж болохгүй. Бөөрийн үйл ажиллагаа бол шөнө ингээд тайван байх ажиллаж явах хэрэгтэй. Гэтэл орой их хэмжээний шингэн уучих юм бол шүнжин одоо бөөр нь ингээд ачаалал өгөөд тийм уугаар цөргөөр нөлөөлөх магадaltaй байдаг. Тэгэхээр яг маш чухал зүйл хэллээ л дээ. Дийлэнхтэй хүмүүс юу гэж боддгоо гэхээр орой унтахдаа халуун арц маш их уух хэрэгтэй юм байна. Зөндөө чацарганд буцлагж ягаад уучгаал орондоо ороод унтаад өгөх юм байна гэж ингэж ойлгоод байдаг. Энэ маань бидний бөөрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг учраас 21 цагаас өмнө
аль болох шингэн зүйлээ ууж явах хэрэгтэй юм байна. За бүгдээрээ нэг ус ууж үзье. Одоо ингээд усыг нэг дор ялангуяа бага насны хүүхдэд нэг дор их шингэн уух чадвар ч муутай, уулгаад авч боломжгүй байдаг шүү дээ. Тэгэхээр ягаад тэрэ гэхээр шингэн сайн өгөөрэй гэл ингээд эцэгчүүд тэлчээр дийлэгтэй явж бол уу гэд ингээд шахаад байдаг шүү дээ, тий. Тэгэхээр тэр хүүхэд маань нэг дор 50-аас 100 г ус өгч явах нь хүүхдийн одоо шингэний эргэлтэнд илүү сайнаар нөлөөдөг. Түүнээс нэг дор аяг ус залгиулчаал хэдэн цагаар мартаж байгаа дөхөн тийм үр дүнтэй биш юм байна. За бүгдээрээ усаа уугаад үзье. Нэг сараас ер нь томоогийн нэгдэлт их хөвчлээ явагддаг. За сүүлийн жилүүдэд ялангуяа нодлонхэд манад зөвхөн томоотуудыг амьсгалын замын цочмог халдварт өвчин тэр тусмаа улаан бурхны нэгдэлт бол нэлээд ихээр гарсан. Энэ бүтний сэрүүний үйлрэлтэй холбогдуулаад тэгээ Монгол орн бас арай жоохон өрнөцсөн юм юу вэ гэхээр агаарын бохирдолт их өндөр байна. Утаа их байна. За энэтэй уялдуулаад бол томоогийн хүндрэл их байгаа. Бөглөрөлт өвдөг, хатгаа болдог. Тэгэхээр энэ бол бас нэлээд ноцтой. Эцэгчүүдэд ер нь зөвлөхөд бол бид нэр хамгийн хүнд юм нь томоогийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх нь ашигч чухал. Хүүхдийнхээ дархлаажуулалтыг сэргийлэх ёстой. Зуны үйлрэлд хүүхдээ нөгөө нар ус агаар гээд урьдчилан сэргийлтүүдийг хүүхдүүдгээ чирэгжүүлэлтийг маш их ёстой. Сайн дурын энэ антибиотикийг дураараа өгдөг явдлыг бүр эрс таслан зогсоогооч гэж хэлмээр байна. Манайх ерөөсө халуурлалгүй шууд антибиотик сонгодог. Тэгээд маш олон төрлийн антибиотикийг гэртээ авчаад хүүхэд хүндрээд 7-8 хоног халуурчихсан. 3-4 төрлийн антибиотик хэрэгжилсэн. Тэгээд хүндрээд ирж байгаа тохиолдлууд маш их олон байна. За антибиотикийг эмчийн залтаар л хэрэглэнэ гэхээс биш иргэд өөрсдөө сонгож хэрэглэх нь бол хамгийн буруу одоо дадал хөвшил юм аа. За ханиад хүртээ. Тэгэхээр дийлэгтэй хүмүүс ерөөсөө нам даръя гэж боддог тий. Тэгэхээр дийлэг тохиолдолд антибиотик л шууд уулгах гад байдаг. Энэ ер нь зөв үү? За антибиотикийн тухайд бол энэ томоо төс өвчин бол вирусын гаралтай өвчин тийм ээ. Антибиотик бол нэм бактерийг устгадаг. Тэгэхээр вирус нэм бактери хоёрын хооронд маш том ялгаа байгаа тийм ээ. Ханиад томоо гэд бид нэр ярьдаг тийм ээ. Ханиад томоо гэд нэг өвчин гэж ойлгодог. Энэ хоёр бол тусдаа өвчин. Ялгаатай. Томоо бол Haemophilus influenza гэдэг нэртэй нэг төрлийн вирусаар үүсгэгддэг. Арай хүнд явцтай, булчингаар өвддөг, өндөр халуурдаг ингээд хүндрэл амархан үрдэг. Арай хүнд өвчин. Ханиад бол 200 гаруй төрлийн вирусаар үүсгдэг тийм ээ. Гэтэл антибиотик бол нэм бактери эсрэг үйлчлэгээ үзүүлдэг юм бэлтгэл байгаа. За тэгэхээр эхлээд вирусын халдвар хүн авчлаа. Ингээд вирус хүний биед амьсгалын замын салтад ороод өсөж үржээд ингээд дархлааны системийг сулруулад ирдэг. Дээрээс нь антибиотик бол бактерийн эсрэг үйлчлэхээс вирусын эсрэг үйлчлэхгүй. Тийм учраас сайн үр нөлөө үзүүлэхгүй. Харин ч сөрөг талууд зөндөө байгаа. Сөрөг талыг дурдах юм бол нэгдүгээрт антибиотикийг хүн өөрийн бодлоор альсвал эмийн санчийн заавраар хөвчлэн авч хэрэгэлдэг тийм ээ. Тэгэхдээ буруу хэрэгэлдэг. Тунгийн нийт өндөрдүүлэх, эсвэл хит багдуулах, эсвэл эмчилгээний дэглэмийг алдагдуулдаг. Жишээлх юм бол 8 цагаар уух ёстой юмыг өглөө уулаа, өдөр уулаа, оройхыг мартаад унддаг ч юм уу те. Гэх мэтэр буруу хэрэглэнээс болж антибиотик төсвөртэй нэм бактери үүсчихдээ. Тэгэхээр дараа нь ямар нэгэн энгийн халдвар тохиолдоход антибиотик хэрэглээд үр дүнгүй байх магадлал өндөртэй. Энэ маш аюултай. Амь насны хүртэл аюултай хүндрэл үүсгдэг байна. Вирусын эсрэг тэгвэл за юу хэрэглэх вэ? За вирусын эсрэг гэдэг асуудал их орж ирдэг лээ. Тэгэхээр вирусын эсрэг яг тэр ханиадны тэр вирусыг устгадаг, нам дарддаг ч юм уу яг тийм юм бол байхгүй. Тэгэхээр дархлаажуулалтыг чухал байна. Бага насны хүүхдүүд тоглолт вакцинда хугацаанд сайн хамрагдчих хэрэгтэй. Тэгээд нэмэлтээр томоогийн эсрэг вакцин хийлгэж болно. Бактерийн халдвар авсарсан үгүй. Вирусын халдвартай үедээ явж гин үү? Бактерийн халдвартай үедээ явж гин үү? Үе шат те энийг бол зөвхөн эмчид үзүүлж эмчийн тодорхойлолтоор эмчийн заавраар эмээ хэрэглэх шаардлагатай. Бактерийн халдвар авсарсан тохиолдолд мэдээж антибиотик эмчилгээ эмчийн заавраар аавна л та. За бидэнд ханиад болон томооны талаар тодорхой мэдээлэл өгсөн Ган Чимэг эмчтэй баярлалаа. Амьсгалын дээд замын өвчний үед 2 дахь шалдвар авснаар амьсгалын доод замын өвчнөр хүндэрдэг. Энэ үед бидэнд олон төрлийн эмийг нэг дор уухаас өөр аргагүй байдалд ордог. Ингэхээр зөв эмийг зөв цагт нь зөв тунгаар уухыг хяндаг шинэ технологиг интермед эмнэлэг нэвтрүүлээд эхэлсэн байна. Манай интермед эмнэлэг дээр өвчний түүхийг цахим хэлбэрээр хөтэлдэг.
За ингэснээр та бүхэн амбулаторийн дэвтрийг авчрах шаардлагагүй болж байгаа. Дээрээс нь таны өвчний талаарх мэдээлэл, харшил, өмнө хэрэгжилжсэн эмнүүд, одоо ууж байгаа эмнүүдийн талаар бүх мэдээллүүд бол манай систем дээр хадгалагдсан үлддэг. Үүнтэй холбоотойгоор манайх дээр нэгэн шинэлэг програмыг нэвтрүүлж байгаа. За жишээ нь би танд 2 даралтны имийг бичиж өглөө гэж бодъё. Энэ 2 имигээ би систем дээр нь нэрийг нь оруулна гэхлээр. За систем дээр нэрийг нь оруулсныхан дараагаар хэрвээ энэ 2 им хоорондоо ямар нэгэн харилцан үйлчлэл үүсэхгүй, сайн тохирч ивэл ямар нэгэн сануулга систем дээр гарч ирэхгүй. Хэрвээ 2 им хослуулан хэрэгжилсэн тохиолдолд гаж нөлөө үүсэх эсэл гарч ирж байвал ямар эсэл гарч ирж байна вэ гэдгийг тухайн эмчид улаан өнгөөр сануулах хэлбэрээр бол дэлгэцэн дээр гарч ирдэг. За энэ програмыг нэвтрүүлснээр эмийн зохистой хэрэглээг бий болгож эмч нарын ажлыг хөнгөвчилж байна. Өвчлөлөө сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсрэг үйлчлээ сайжруулах, улирлын байдал тохируулан малгай, оролт, бэлий хэрэглэх, витамин С-гээр элбэг жимс, витамин С хэрэглэх, өдөрт 2-3 хонос саримсыг хоол ундандаа хэрэглэх, томуу тус өвчнөөс сэргийлэх, цэгжилсэн иллэг хийх, сарван морин шарилжны хандаар хоолой зайлах, гэр сургууль цэцэрлэг ажлын байранда цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгийг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд үзэгч та бүхэн зөвлөхөд хүйтэн сэрүүний улирал эхэлж ханиа томуу ихсэж байгаатай холбоотой дархлаагаа сайжруулах үүднээс шимт ижээлтэй хооллож шингэн зүйлийг тохируулан хэрэглэх мөн гараа тогтмол угааж байгаарай. Нэгэнт ханиа томуу туссан тохиолдолд өөрөө дур мэдэн эмийн эмчилгээ эхлэхгүйгээр харьяа өрх болон дүүргийн эмнэлэгт хандаарай. Эрүүл биед саруулгахаа оршдог. Иргэн та эрүүл мэндэд анхаарснаар өөрийн төдийгүй улс орны эдийн засагт онцгой үүрэг хүлээдэг гэдгээ мэдхүү. 120 80 эрүүл мэндийн хөтөлбөртэй Facebook хаягаар болон доорх утсаар холбогдож санал хүсэлтээ илгээнэ үү. Дараагийн дугаараар иргэн уулзлаа түр баяртай. Бүх нийтээрээ эрүүл мэндийн даатгалд даатгуулцгаая. Хүн бүрт боломж үргэлж байдаг. Банаква усан танд эрүүл байж боломжоо бүрэн ашиглахад туслах болно. Банаква боломжоо усал.